Бурхан минь энэ юу байсан юм бэ? Одоо саналаа. Гэтээ надад одоо томсон джинс бол алга, багцсан джинс нь зөндөө байна. Тийм учраас туршиж үзэх боломж алга. Гүү. Зүгтээ. Одоо энэ дэр ингэ наагаад идэв. Сал биш тиймч хэцүү бол сад юм байна. Ингээл Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Танаа хатаман шингэмжлэлтэй тавтай морил хідүүлээ. Өнөөдөр надаас маш олон хүмүүс Тэмүүгээс хувцас захиалахаар ямархуу ирд юм бол гутал захиалахаар яадаг юм бол ингэдэм бол гэсэн нэг тиймэрхүү асуулт зөндөө ирдэг байсан учраас би та нартаа энэ удаад Тэмүүгээс захиалсан хувцснууд болон чимэглэлийг харуулъя гэж бодлоо. За тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. За хамгийн ихнийх нь би одоо ингээд нэг лүк бүрдүүлэгч гэж тэгээ. Уг нь би анх захиал. За энийг зүөх юм уу? Би юу? Үгүй чамд. Уг нь бол би Тэмүүгээс ингээд лүк бүрдүүлье гэж юм захиалаагүй заяа. Нэг мэдсэн жил палаж авсан байна, тэрко авсан байна, гутал авсан байна, чимэглэл авсан байна. Тэгээд нэрээ бүгдийг нь өмсөөд нэг удаа харуулчих даа гэж бодлоо. Тэгээд бичлэгнийхаа төгсгөлд харуулъя. Одоо болохоор яг захиалсан юмнуудаа нэг нэгээр нь харуулчих гэж бодлоо. За нэг ийм зүрхтэй тэрко захиалсан, шилэн тэрко. Гэхдээ яг уу ингээл нөгөө нэг хөврөгч штэ. За ийм. Not bad. Яг нэг иймэрхүү тэрконууд угаасаа байдаг тийм шилэн тэрконууд хэд гэдэг үлээ те. Тэрнтэй л адилхан юм байна. Гэхдээ би хэдэр авсан бэлээ. Энд гаргачих. За дараачих нь ийм цүнх захиалсан би Тэмүүгээс. Удахгүй фитнес хийж эхэлж байгаа. Тийм учраас фитнестэй зориулаад нэг ийм фитнес цүнхтэй болов дээр гээд маш олон фитнес цүнхний одоо сонголтуудаас энийг захиалсан байгаа. Энд чинь одоо нэг амар том лого энтер байхгүй. Тэгээд нэг зүгээр энгийн хар цүнх тэгсэн ирнэ нэг ийм хөөрхөн хэлбэртэй те. Тийм энэ охин. За тэгээд онгоолгоо дотроо нэг л том тасалгаатай ардаа жижиг карматай. Уг нь бол доороо гутал хийдэг цүнхнүүд байсан. Тэгээд тэр нь бас ядаргаа ах гэж удаад захиалаагүй. Тэгээд хоёр талдаа юм халаастай харагдах юм байна. Тэгээд хамгийн гол нь би ч өөрөө жижигхэн хүн шүү дээ. Тийм учраас нэг том цүнх бас үүрч чадахгүй. Тэгээд энэ нь бол болж байна. Үнэн ч гэсэн ер нь бол дайггүй байсан. Тэгээд нэг хайхтар чанар муутай бол харагдахгүй. Оёо энтер нь бүр дайггүй юм байна. За би тэгтээ энэ зурган дээр энэ гутал нь ингээд амар дайггүй харагдаад ирсэн заяа. Тэгээд захиалаад ингээд авцсан чи одоо би энэ гутлыг хаан ч өмсгин гэж бодлоо. Би захиалахтаа уг нь за 100 ингээд гадаа амар халуун байд юм чин дээ гэж бодоод ийм нэг ийм агаар салхи нэвтрүүлэл зүгээр ах гэж одоо ийм гутал асаахгүй юу. Одоо тэгсэн чи яг ингээд бодтоор хаарсан чинь үгүй хоёлаа цуугил бичил да. Гэтэ би түрүү хэлсэн байх те ямар тийж энийг би өмсөж үзээд харуулъя. За энд нэг хүүхэд надад камер булаад та үнэн хэцүү байна. За бас нэг цүнх захиалж үзсэн. Тэгээд уг нь бол цүнх нь юм. Тэгээд гэтээ угаасаа хямдхан байсан учраас би нэг тийм хүлээлтгүй байсан. Тэгээд за одоо ямар ч ирсэн одоо яах вэ гэж бодсоо. За ийм байна да. Материал бол яг вэ зүгээр нэг юм нэг арсрахгүй нэг ийм материалууд эдэн штэ те. Яг тэрэн шиг л юм байна. Тэгээд дундаа бол бас нэг л тасалгаатай ингээл ийм л юм байна. Оёон дэжгүй юм байна уу? Доторх нь ч гэсэн айгу цэвэрхэн оёостой юм штэ. Доторх нь айгу цэвэрхэн оёотой юм байна. Тэгээд үгүй нэг энгийн нэг ийм зүгээр ямар ч юугүй юм хар цүнх чинь бас дэжгүй штэ те. За тэгээд зүүж үзээд хэдүүлээ харцгаая. За дараачих нь палаж загсан байгаа. Гэтэ яг би нэг тийм амар татагдаж захиагүй заяа. Зүгээр нэг энгийн нэг ийм хар палаж ивэл дараа нь бас юуны ч дотор өмсчих юм байна да гэж бодоод ийм хар палаж юм болов. Палаж лах дөө. Тэгт ийм юм загсан байгаа. Материал нь штэ даавн бол биш юм байна. Тэгээд синтепон даав хоёр холсон л тийм материал юм шиг байна. Тэгээд айгүй суналттай юм байна уу. Одоо хэдүүлээ өмсч үзээд бас харнаа. За тэгээд энд бас нэг юм захиалсан байгаа. Хоёр шил захиалсан штэ.
За тэгтээ би ингээ нөгөө нэг бөөрөнхий царайтай учраас надад бөөрөнхий шил ерөөсөө зөгтөггүй, том шил зөгтөггүй. Тэгээд нэг иймэрхүү хавтгаатуу шил ер нь дайггүй зөхиод идэг. Тэгээд би өмнө нь ийм шилтэй байжгаад тэгээд тэр шилт маань байхгүй учраас тэр шил өгнө амар гой зөгтөг гэсэн. За надаа ёо одоо зураг маань байна уугүй юу. Тэгээ энийг зүүж үзье. Дайггүй зөхиод байгаа юм уу? Тэгээ би өмнө нь ингээд амар жижигхан хамартай гэж бодоод ерөөсөө ингээд шил зүүдгүй байсан. За тэгсэн чинь буруу юм байлаа шүү манайхаа. Тэр чинь нөгөө зохихгүйдээ биш нүүрнийхаа хэлбэрт тохируулаад шил сонгох нь айгүй чухал идэм байлээ шүү дээ. Тэгэж бодоод шил зүүдгүй байсан бол бити тэгэрээ. Тэгээ шил зүүн гэдэг чинь нэгт бас ингээд нөгөө нүд тойроод ингээд зохины өвчлөөнүүд үүсгээд сэргийлж байгаа. Тэгээд байнга нарны үдээс ингэж явахаар бас ингээд хамарны голын өвчлөө энтрээс сэргийлж байгаа. Айгүй олон ашиг тустай шүү дээ манайхаа. За ёо би тэгтээ юм бор өнгөнд үнэхээр дуртай. Яагаад гэвэл бор өнгө бас надад цохиод идэм шиг санагдаад идэв. Тэгээд ийм бор хар 2 шил байгаа. Тэг үнэн бүр амар дайггүй байгааз тэгээд хин ч бол тэгэл энэ шилний хямд байна. Үнэтэй энэ гэж бол нэг тоохгүй хаа. Хамгийн гол нь би нөгөө нэг хувцс өөрөө хүн өөрөө хувцсыг чинь тэгдэж штэ те. Тэгж бодоод айл болох дайггүй материалтай ер нь дайггүй загвартай юм авахыг хичээдэг. Тэгээд зохиод байгаа юм уу? За энэ нөгөө би шил зүүчээд өөрөө харж чадахгүй байгаа учраас надад жоохон тэрийг мэдгүй байгаа шүү манайхаа. Тэгэхэд зөхгүй байсан чинь баахан зохиод ийн үгүй ярьсан чинь хүн амтнд загнуулах үгүй. За ийм 2 шил байна. Тийм ээ харуудаа. За ийм шилэнд ажгүй ирж байгаа юм чинь өө чи юу? За манай гүнчтэн бол зүүлгүүл явах байлээ. Ээж нь. Чи асуу. За яаж азар 2 шил авсан бэ ёо. Мэ Элэж нь. Чи салгаа ижлээ. За. Гоё. За манай хоёр зогч байгаа юм чи надад ч гэсэн зогч байгаа хаа. Ямар азар 2 шил авсан юм. Энэ юу вэ? Тэс юу авлаа? Би угаасаа юм ой санамжи. Асуудал байгаа шүү. Ёо хүмүүс юм скотч байдаг. За тэгээд зүгээр би тангаар гараа заяа хоёроо. Оо дахиад нэг шил дахиад нэг. Гоё намнах. Ваа, одоо яг миний зөгтөг төрлийн стилийн шилэнээрээ нэгийг захиалсан байна. Энэ бас айгүй дайггүй харагдаад байна. Надаа яг иймэрхүү хэлбэртэй шил зөгтөг байхгүй юу? Бөөрөнхийн нүртэй учраас. За, харъя. Ёо, энэ одоо гадуур явахаар миний нөгөө ихэнх шил томдоод ингээ унаад идэг заяа. Энэ бол унахгүй мэн. Яа гоё таарч байна. Би тэгээ бурхан минь шилий чи ингээд бас зүүж үзээд зохихгүй гэж яддаг штэ тий. Тэгэж бодоод за нэг болд юм уу гэснээр за үнэн ч гэсэн дайггүй дөө аваад үзчихэд яах вэ гэж бодсон. Тэгвэл энэ шилний газраас дахиад шил аваад үзнэ. Дайггүй шүү. За би энэ шүл энэ 100 ингээд зөөх 3 шилээ олчлоо. Яа. Зогч ийн үү манайхаа? За ийм шил авсан байна. Тэгээ нэг ийм жижиг сажиг юмнууд их авсан би. Хэцүү ч юм даа хүмүүс дараа нь энэ хулан чи ямар ядаргаатай юм бэ гэж зүтгэл авахд. Бурхан минь энэ юу байсан юм бэ? Одоо саналаа. Нөгөө нэг ийм джинс өмднүүд угаасаа нэг томдож момдоод ч юм ингээ загварлаг болгоод зүүх хэрэг гардаг шүү дээ. Тэрэн зориулж энийг авсан юм байна. Гэтээ надад одоо томдсон джинс бол алга, багцсан джинснүүд зөндөө байна. Тийм учраас туршиж үзэх боломж алга. Тийм ээ. Тэгээд юу ч гэсэн юм байна оо. Тэгээд турхаараа джинсээ томдуулж байгаа туршиж үзэхээс тэгээд хөөрхөн л юм. Гоё шүү дээ тавьчих. За энэ шүү дээ. Одоо энэ нэг уцнуудаа шууд хаач хамаагүй нааж тавиад ингээд наалдуулаа бичлэг хийдэг юм чи айгу модонд орсон шүү дээ тий. Тэгээд энэ нэрээ ажилтсан болов үгүй болов гэдгийг шалгах гээд авсан айгу жижигхэн юм ирдэм байна. Гүү. Зүбстэй. Одоо энэ дээр нь л ингэ наагаад идэв. Энэ нь ийшээ харддаг юм болов? Ёо, яна миний чөл ямар халтар юм бэ энэ утасны мантал. Үй, сайн агаагүй мах та. Матч. Тэгч энэ. За. За ингэж наалддаг юм бэ? Наалдтай талын утсан дээрээ наагаад тэгээд
Ийм тэнд уцаа тавиул хэцүү. Гэтэ бас тийм ч амархан саал биш ээ. Тийм ч хэцүү бол салдсан байна. Ингээд За нэг юм байна. Одоо хэдүүлээ лук бүрдүүлээд харъя за. За иймэрхүү л харагдаж байна. Йоо би шилээ авахгүй бол нэр юу ч харахгүй. Өөрөө ч юм харахгүй. Йоо өмснө гэж байх уу? Гэтэ өмсвөл яг жоохон өндөр л харагдах юм те. Одоо гэтэ энэ дээр надад өмсөх нэг харц. Яг орой сэрүүнд өмсвөл дулаахан байх юм да. Гэтэ би ийм юуны юу өстө ууж чаддгүй маа. Гэтэ энэ нь гоё за. За нөгөө нэг фитнесийн цүнх нь болохоор энэ ахгүй юу? Энийг болохоор би зүүрсэн чи амар дэжгүй харагдж илээ шүү надаа. Нэг том бол харагдахгүй байгаа. Яг ингээд таарчж байгаа. Би чи өөрөө их жижиггүй юм шүү дээ. Тэнийг ийм харагдаж байна. За тэгээ өнөөдрийн лук гэх нь цаашийн. Гэтэ яг хуу захиас юмнуудаа өмсч үзэхэд ингэж харагдаж байна. Тэгээд та нарт ер нь бол таалагдж гин үү? Яаж ин тэр талаар сэтгэлээ үлдээгээрэй. Надад бол хамгийн таалагдсан зүйл нь юу байлаа? Энэ фитнесийн цүнх байлаа. Ингээд авсан шилнүүд маань байлаа. За тэгээд өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд яг энэ бичлэнгээр нэг лук бүрдүүлээд ч юм уу юм захиалга хийгээд бичлэг хийвэл та нарт таалагдахаар байна уугүй байна уу гэд тэр сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Толио арчаагүй байсан байна. Уушлаарэ. Тэгээд дараагийнх дээр анхаарнаа. Don't you be afraid, everything will change you and